За би өмнөх видеон дээр багандах өгөгдлийг хэрхэн шорткат ашиглаж амархан хэлбэраар ингээд өргөнийг тохируулах вэ гэдгийг зааж исэн бол өнөөдөр бүр илүү хэлбэраар буюу формулад нэг удаа бичээд өчгöd тухайн баганд оруулсан өгөгдөл маань өөрөө автоматар фит хийгдээд явдаг тийм аргыг зааж өгөх гэж байна. За юу гэхэд байна гэхээр энэ дэлгүүрийн дугаар дэлгүүрийн нэр, дэлгүүрийн хаягч. За энэ гурван өгөгдөл маань гуруулаа ингээд багандах өгөгдөл маань багтахгүй байгаа. За тэгвэл энэхүү багандах өгөгдлийг бид нэр ингээд багны хоорондох товшилтоор ингэж гаргаж ирэх гээдсэн тий. За тэгвэл энийг хэдүүлээ яаж шорткатаас илүү хэлбэраар яаж илүү хэлбэраар хийх боломжтой гэдгийг үздэцгээе. За энийг авсдагчээ. За тэгэнгүүтээ шитэн дээрээ маус хоёроо дарлаа. View code гэдэг байгаа. View code-ийг дарлаа. За эндээс general гэдгийг worksheet болгож өөрчлөөд тэгээд энэ гарч ирсэн цонхон дээр хэдүүлээ энэ томыг бичиж өгчнө. Columns за ингэж бичиж өгөөд за одоо хэдүүлээ саяны хийсэн үйлдэлээ хийгээд үз. Дэлгүүрийн дугаар шууд та бүхэн одоо нэг зүйлийг ажиглаж байгаа. Бичээд дуусангууд тухайн өргөн нь өөрөө шууд засагтаа явж байгаа. Дэлгүүрийн нэр тийм багаз. Одоо дэлгүүрийн хаяг. За ийм аргаар илүү хэлбэраар багны өргөнийг тохируулж болох.